хүн чинь хоолоо хийж чад хуурж зоогддог гэсэн. Хоньны сүлийг хэрглэж байгаараа. Ингээд гоо хоньныхон сүлийг хуураад сүүлний тос гарахаар байртаа согноо хийгээд хэсэг гой хуурна. Дараа нь тэгээд илэгнээсээ хийгээд игнэж болгодог шүү. Ингэж хийвэл эрүүл мэндэд сайн гэж аав хэлсэн. Ингээд миний гой амттай гой зоог маань бэлэн болж байна. Аав маань ажиллаа хийгээд даарсан байхдаа аавыгаа эрэхтэн халуун гой зоогтой ухтнаа. Миний бишийн үзэн та бүхэн баярлаа баяртай. Та нар ч гэсэн бас илгээ хийж зоглоорой. Илэг бол хамгийн гоё амин дэвтээ сайн хоол гэж аав хэлсэн. Баяртай. За охины хэлсэн байцаатай илэг. Байцаатай илэг. Янзы болсон байна. Хоньны сүлийг хэрглэж байгаараа. Ингээд гоо хоньныхон сүлийг хуураад сүүлний тос гарахаар байртаа согноо хийгээд хэсэг гой хуурна. Дараа нь тэгээд илэгнээсээ хийгээд игнэж болгодог шүү. Ингэж хийвэл эрүүл мэндэд сайн гэж аав хэлсэн. Ингээд миний гой амттай гой зоог маань бэлэн болж байна. Аав маань ажиллаа хийгээд даарсан байхдаа аавыгаа эрэхтэн халуун гой зоогтой ухтнаа. Миний бишийн үзэн та бүхэн баярлаа баяртай. Та нар ч гэсэн бас илгээ хийж зоглоорой. Илэг бол хамгийн гоё амин дэвтээ сайн хоол гэж аав хэлсэн. Баяртай. За охины хэлсэн байцаатай илэг. Байцаатай илэг. Янзы болсон байна.